Зур манж гэж бид нар хоошоогоо ингээ айгүй их авчиж өөрсдийнхөө өв соёлыг бол наагаад байдаг тийм ээ. Ялангуяа хувцс дээр бол маш их гарч ирдэг. За тэр гизэг засал дээр ч гарч ирж идэг. Гэтэл энийг бид нар хөөгөөд явах юм бол за нөгөө юан улс маань унлаа. Юан улс унсны дараа Мин улс. За Мин улс байгуулах тахтай бол тэр чигтээ цэвэр ордны хувцсыг авч үлдсэн. Цэргийн хувцсыг бол тэр чигт нь ер нь бол холборлож даган дурайх болсон. Энэ үеэс ахуулаад хан үндэстэн бол өөрийн хувцсныхаа горимыг алдаж эхэлсэн. Цаашлаад энэ мингийн хувцсыг бол чин болвол баяжуулж өөртөө дахин өвлж авсан. Тэгэхээр манччин улс. Тэгэхээр бидний нөгөө яриад байгаа яан улс тийм ээ, юан улсаас дагаад ирдэг юм. Дундад улсын хоёр гүрнийг дагсаар нь байгаа л ирсэн юм. Хувьцал өөрчлөлт бол явсан л баг тий цэцгэлд. Гэхдээ яг нөгөө төрч ёсны тэр нөгөө ёслолын хувцууд бол байж л байгаа байхгүй. Үүнтэй адилхан нөгөө Монголын улс дээр ч хүртэл одоо нөгөө зүсэм дээл гэдэг чинь байж л байгаа шээ. Зүсэм гэдэг нь бол берсер жама тийм ээ. Жама дээл бол Монгол дээр гарч ирдэг. Тэгэхээр бид нар дандаа нөгөө өөрсдийнхөө өвийг бусад руу нялаад энэ биш тэр биш гэдэг нь бол энэ дээр илэрч ирж байгаа. Огтг жинс гэж бид нар бас их манжих гэдэг. Гэхдээ яг энэ 70 80 жилийн мартуулсан штэ. Мартуулсан. Албаар болоо түр хориотоо сэдв болоо. Хориотоо сэдв болох